Facebook, Telegram ашиглан бусдыг залилж 2.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан этгээдийг баривчиллаа. Нутгийн баруун хойд хэсгээр 16 см хүртэл засан бүрхүүл тогтжээ. Хагас коксын түлшийг хуурай газар хадгална. Ерөнхийлөгч хүрэлсөх бүгд найрамдах энтгэг улсад айлчилж байна. Зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж замын хөдөлгөөнд оролцоорой. Брэдийн циркийн мөнгөн хурмын ой тохиож байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Facebook болон Telegram платформыг ашиглан залдих үйлдэл удаатаараа гаргасан 43 настай эмэгтэйг сонгон хайрхын дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Тухайн иргэн Facebook-т хурамч зар оруулах, суглаа зохион байгуулах, Telegram-аар даалгавар гүйцэтгүүлэх зэрэгээр заллах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Урьдчилсан байдлаар сүүлийн 1 жилийн хугацаанд 1533 удаагийн гүйлгээгээр бусдад 2.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Хэргийг цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах алба үргэлжлүүлэн шалгаж байна. Нутгийн баруун хойд хэсгээр 16 см хүртэл засан бүрхүүл тогтжээ. Тодорхойлбол Баян үлгийн ховдын баруун хэсэг, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Арангай, Төв аймгийн хойд нутгаар тэгээс 16 см засан бүрхүүл тогтсон байна. Өнөөдөр Хөвсгөл, Арангай, Булган, Орхон, Сэлэнг, Дархан уул аймгийн нутгаар нойтон цас урж, ихэнх нутгаар хүүтрэх төлөвтэй байна. Өглөө бүр нийт 11 аймгийн 48 суманд застай байлаа. Хагас коксын түлшийг хуурай газар хадгална. Хагас коксын түлшийг зөв хадгалах нь чанар, шаталт, аюулгүй байдал зэрэгт чухал нөлөөтэй байна. Тодорхойлбол олон улсын стандартад зааснаар бороо ус чиг нэвтрүүлэхгүй хуурай, тоосноос бүрэн хамгаалсан агуулгах, гараж, зойр гэх мэт газарт хадгална. Хэрвээ гадна талбайд байрлуулвал газраас чиг орхоо сэргийлж шууд газарт тавихгүй хучих шаардлагатай. Тагтай төмөр савнд гал зүвхнаас хол хадгалах ёстой гэжээ. Өнөөдрийн байдлаар 395 грецээр уг түлшийг худалдаалж байгаа бөгөөд хотуулаа ап, сайн карт болон иргэний үнэмлэхний QR код уншуулан худалдан авах боломжтой байна. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлсөх бүгд найрамдах энэтхэг улсын ерөнхийлөгч Дорупати Мурму болон ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар энэ сарын 13-наас 16-ны өдрүүдэд айлчлах гэж байна. Төрийн айлчлал хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж байна. Айлчлалаар ерөнхийлөгч ерөнхий сайдын төвшөнд албан ёсны хэлэлцээ хийж, стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг олон улсын давцан дах хамтын ажиллагааны талаар санал солилцсноо. Монгол энэтхэгийн бизнес форум зохион байгуулж, Монголын сайхан орон сэдвэт урлагийн тоглолт, гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэн танилцуулах юм. Сонирхолгод энэтхэгт манай 420, Монгол улсад 1700 орчим энэтхэг иргэн оршин суудаг. Манай улсаас 70 орчим оюутан, 400 орчим лам хувраг, шавиланд суралцдаг бол манай улсад 4 энэтхэг оюутан сурч байна. Өвлийн дугуйгаа солиорой. Өвлийн дугуй нь зас мөстэй замд барьцалдах чадвар сайтай. Халдиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-аас 40% нэмэгдүүлдэг. Мөн арзгархээ ховлон цастай замд туулах чадварыг сайжруулна. Зуны дугуй нь хүйтнийг дэвсвэрлэх чадвар муугаас гадна хөлдөх, халтрах эрсдэлтэй. Зам тээврийн осол гарах нөхцөл шалтгаан бий болдог. Иймд зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Брэдийн цирк мөнгөн хормын ой буюу 25 жилийн ойтойгоо золголоо. Тодорхойлбол 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Оросын холбооны улсын ардын жүжигчин Майдар Хайдапопович Жабхандаевын удирдлагад үндэсний циркийн сургуулийн суурин дээр байгуулагдсан тус байгууллага Брэдийн хамгийн авьяаслаг хийгээд алдартай хамтлагийн нэг болж чаджээ. Өнөөдөр Оросын бусад үндэстний циркийн адил өөрийн гэсэн тоглолтын болон алин тоглолтын шилдэг хөтөлбөртэй нийтдээ 42 хүн ажилтгийн 29 жүжигчид тус циркийг Бато Мункевич даргалж Орос улсын циркт 18 жил ажилласан туршлагатай Санданов Алдар Батарович уран сайхны удирдагчаар томилогдоод удаагүй байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.